Өнөөдөр нийслэлийн засаг даргын тамгын газар мөн нийслэлийн даамны холбооноос хамтран даам 2026 100 буудалт даамны тэмцээнийг нийслэлийн төв талбайд анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээнд 17 аймаг 9 дүүргийн 400 гаруй тамирчин 7 насны ангиллаар оюун ухаан ур чадвараас хорин өрсөлдлөө. Тэмцээнд оролцогчдын 60 гаруй хувь нь хүүхэд өсвөр насныхан байлаа. Спорт бүр өөрийн онцлог давуу талтай байдаг. Үүний нэг болох даам нь оюуны спортын төрөлд багтдаг бөгөөд хүүхдийн сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээ шийдвэр гаргах урд, анхаарал төвлөрөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн даам тоглох хэвцэд хүүхэд төвчээртэй байх, аливааг урьдчилан төлөвлөх, сууж төвлөр сурах дадалтай болж, өдөр тутмын амьдралд хэрэг болох олон чадварыг давхар эзэмшдэг байна. Би хичээлээ тарж игээд анаатайгаа даам тоглодог. 3 дахь зэрэгтээ дүүрэгт орсон, дүүрэгт ороод зэрэгээ авсан, нийслэлдээ хожигдсон, улстай сургуульд ороод нэгт орсон, улстай ороод хожигдсон. Тэгээд одоо энд орж байна. Дүүргийн авраг, хотын авраг, тэгээд улсын авраг. 3-2 тэгээд дүүргийн аврагаас хөрөл медаль авчихсан. Агаа дүү ээж автаа амт болдог. Хожид. Ээжигээ арай гэж л хажид. Тэгээ өөр хождог юм баг бүгднийг нь хаждаг. Сонирхолтой хожигдно гэдэг нь л сонирхдаг. 5 хүнтэй тоглоод 2 хожоод 3 хожигдсон. Толгой өгдөлдөг нь л гоё. Би 3 жил залж байгаа. 4 наттайгаа гэлж. Ямар тэмцээнд орчихсон бэ? Аймгийн авраг тэгээд нэг хүрэл авч тэгээд би тэндээс 2 мөнгө авчигээд би 2 алт автаа. Эцэг эхчүүдийн хувьд ийм төрлийн тэмцээн хүүхдийн хөгжлийг дэмжихээс гадна спортын соёлыг түгээх, хүүхдийг зөв орчинд төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэсэн юм. Түүнчлэн хүүхдээ багаас нь утас зурагт, таблет зэрэгт электроник хэрэглээс хойшил орчноос ангид байлгах, хүүхдийн хүмүүжилт нэг чухал бөгөөд үүнийг зөвхөн үг хэлээр хэлэх биш, өөрийн биеэр үлгэрлэж харуулах нь зүйтэй нэ. Манай хүүхд 7-8 насны ангид оролцож байгаа. Даамаар хичээлээд 1-р ангиас явсан. Ангийн багш нь угаасаа даамын багш баггүй юу? Одоо зомбол ламын мастер, спортын мастер зэрэгтэй. Нийлээ сууж сурдаг, дээрээс нөгөө нэг оюун ухаан хөгжүүлдэг гэдэг утгаараа хичээлдээ эрс сайжирдаг. Одоо зөвхөн тэр нөгөө нэг даамынхаа хичээлийн юугаа одоо бодлого боддог болохоор нөгөө давхар математик талтай илүү суйртай болдог байхгүй юу? Тэрс гэрээрээ даамчин болдсон шүү дээ. Тэгэл нөгөө нэг ихэнхдээ нөгөө хоорондоо тоглодог болохоор аав ээж нь хүртэл уцснаас тоглодог байхгүй юу? Тэгээд ерөөсө гэртээ бүгдээрээ уцаа хураагаад хоорондоо тоглоод хүүхдээ тэгж тасгалжуулаад угаасаа гэр бүлийн спорт болчдөг. Гэртээ нөгөө буудангийн ширээн дээр даамны хөлөг тавиад өгсөн. Тэгээд тэн дээр байнга өглөө оройд буудан дээр суухаараа даам тоглол. Тэгээд гаднаас ирсэн зочд ч гэсэн ирээл буудан дээр суухдаа даам бэлэн байждаг болохоор байнгын л тоглол. Тэр нүдэн дээр нь даам байнга байж хараа эсвэл аяр тавгаа харч юм өглөө оройд. Тэгэл зүгээр тоглоомороо өөрсдөө сонирхлоороо тоглосоор байгаа л тэгэл нэг мэтгэлээ гэр бүлээр орцсон шүү дээ. Тус тэмцээнд даамны спортоор хичээлж буй 6 настай болчраас 80 настай ахмад хүртэл олон насны төлөөлөл оролцож байгаа нь онцлог юм. Түүнчлэн сүүлийн жилүүд даамны спортоор хичээлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, оюуны спортын сонирхол өргөжин тэлж байгааг тус тэмцээнд оролцож буй насны төлөөллүүд онцлолоо. Мөн тэмцээнд оролцогчдын 60% нь хүүхэд өсвөр насныхан бол 40% нь насанд хүрэгчид байгаа нь бүх үеийнхний оролцоог хангаж чадсныг илтгэж байна. Энэхүү тэмцээн залуучууд насанд хүрэгчдийн уур чадварыг ахиулах, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой.